За шинжлэх ухаан танин мэдхүйн Human Channel үзүүлж байна. Намайг Баяр Туяа гэдэг. Надтай хамт өнөөдөр зочноор Монгол Академи Улсын төсөвт үйлдвэрийн газрын цахим засаглалын хэлтсийн дарга инх манлаа оролцож байна. За манлаа эхлээд манай үзэгчдэд өөрийнхөө тухай товч танилцуулгыг хэлээд өгөөч. Бас одоо цахим засаглал гэхээр юу хийдэг, юу хариуцсан юм албан тушаал байдаг вэ? Тэрийг бас жоохон дэлгэрүүлээд тайлбарлаад өгөөрэй. За баярлалаа. Human Channel-ийг үзэж байгаа үзэгчдтэй энэ өдрийн мэндийг хүргэе. За би инх манлаа Монгол Академийн одоо цахим засаглалын хэлтсийн даргаар ажилладаг IT-ийн инженер мэргэжилтэй. За энэ салбартаа одоо 16 дахь жилдээ ажиллаж байна. Одоо харилцаа холбоо болон мэдээллийн технологи энэ одоо хоёр салбарт аль алинд нь одоо ингээд 16 дахь жилдээ ажиллаж байна. За карьерийн хувьд бол мэдээлэл холбооны сүлжээ буюу Монгол улсын шилэн кабелийн дэд бүтцийг хариуцсан компанид ажиллаж байсан. Урд нь яг бодлогын төвшөнд бол цахим хөгжлийн нууц харилцаа холбооны яамдаа бас газрын дараагаар ажиллаж байгаад одоо бол яг төрийн үйлчлэгийг захимжуулах буюу иргэдтэй хамгийн ойртсог ийм Монгол системийн хөгжүүлэх. За энийг одоо яаж цахим засаглалтаа уялдуулж хөгжүүлэх үү? Яаж одоо user centered буюу одоо хүндээ илүү төвлөрсөн, хүндээ хүрдэг байдлаар хийх үү гэдэг дээр одоо төвлөрч ажиллаж байгаа юм хүн байна. За баярлалаа. За цахим засаглал гэхээр одоо яг юу орох уу, юу багтах уу? Миний хувьд бол ингээд зөв засаглал гэдгийг ойлгохдоо процесс, шийдвэр гаргалт, тэгээд эрх үүрэгтэй хин ямар шийдвэр гаргалтыг хариуцаж ямар оролцоотой ямар байдлаар шийдвэр гаргах уу гэдгийг бол засаглал ингээд хариуцаад явж байгаа. Бас дээрэс нь стратегийг гүйцэтгэлтэй яаж холбох гэдэг тэр холболтыг хийн, гүйцэтгэлийг хянана гэд нэлээд тийм өргөн хүрээний асуудлууд засаглалын асуудалд орно л да. Тэгэхээр цахим засаглал гэхээр Монголиагийн хувьд одоо чиний хийж байгаа ажлын хувьд яг ямар үргэлжлэлтэй ажил юу хийдэг ажил жоохон тайлбарлаад өгөөч. Зөв. Тэгэхээр ер нь цахим засаглалын үндсэн одоо толгойн 3 чулуу гэж ярих юм бол бид нар хүн, процесс, технологи 3 дээр суурилж ярих хэрэгтэй болдог. Энэ 3 дээр ерөөдөө цахим засаглалыг ойлголт маань бол одоо тогтдог гэж ойлгож байна. За Монгол Академи гэж нэр яагаад өгсөн бэ гэхээр яг энэ цахим засаглалтай бас холбоотой. Энэ бол олон улсад бол нөгөө digital transformation e-governance Академи гэсэн ийм ойлголтууд бол байдаг. Жишээ нь манайх бол Эстоноос их санаа авч энэ Монгол Академиг байгуулсан. Тэгэхдээ яг хуу нөгөө тухайн шийдвэр гаргалтаас шалтгаалаад одоо Монголиа гэдэг нэг философийн дор Монгол улс захимжилтаа хий гэдэг ийм нэгдсэн одоо үнэт зүйлтэй болёо гэж тухайн үедээ хараад яг Монголиа Академи гэж нэрлсэн юм билээ. Олон улсад бол одоо ялангуяа Эстонд бол энэ e-governance Академи гэж байдаг. Тэгэхээр Эстоны e-governance Академи юу гэдэг вэ гэхээр ерөөсөө л тэр тухайн улс одоо мэдээж энэ чинь засгийн газрын үүднээс бол энэ чинь улс бол хөгжлийн төлөө ажиллаж байгаа шүү дээ засгийн газар гэдэг юм. Тэгэхээр тэр нийгмийн эдийн засгийн бүх салбаруудын уялдаа холбоог технологийн тусламжтайгаар яаж зохицуулах вэ? Дотоодын нийт бүтээгдэхүүн өсгөхөд тодорхой одоо стратеги төлөвлөгөөнд хүрэхэд энэ салбарууд хоорондоо технологиг яаж ашиглаж нэгдсэн тэр стратеги төлөвлөгөөнд зорилттой хүрэх вэ гэдэг. Ерөөсөө л энэ байна. Мэдээж таны хэлдгээр бол одоо маш олон тухайн арт талтанд байгаа. Зүгээр энэ governance гэдэг ойлголтыг байгууллага дээр авчирхад хүртэл ерөөсөө дотор одоо газар хэлцүүдийн уялдаа холбоо, дүрм журам, хүний нөөц, төлөвлөлт гэл ерөөсөө бүх юм орно шүү дээ. Яг энэтэй адилхан технологитой холбоотой бүх төрлийн төлөвлөлт, үйл явц, хүн, технологи, процесс гурваа яаж удирдах уу гэдэг ойлголт одоо үндсэндээ бол засаг дээр бас яригдана гэсэн үг. Бидний хувьд бол одоо манай Монгол Академи бол мэдээж энэ чинь нөгөө хөгжлийнхөө бас ийм төвшөнд явж байгаа. За эхний ээлжинд бол бид нар нөгөө үйлчлэгийг захимжуулах буюу иргэдтэй илүү амар хялбар болгоё гэдэг одоо зорилго байгаа бол энэ чинь дараагийн ээлжинд мэдээж илүү бас нөгөө судалгаа төвтэй, research, R&D төвтэй ийм байгууллага болох нь бол одоо дамжиггүй. Тэгэхийн тулд одоо энэ захим засаглалын хэлтс гэдгийг бол одоо дотроо байгуулад явж байна. Захим засаглал гэдэг ойлголтод бол бид нар
яг government төр талаас харахтаа юу. Одоо шинэ дид үтц тий. Одоо энэ шилэн кабелийн дид үтц байж иж иргэдэд таны одоо утсан дээр интернет очиж байгаа. Гэрт чи интернет очиж. Тэгэхээр ерөөсөө энэ манайх шиг юм өргөн удам нутагтай, цөөхөн хамтай ийм улсад бол ерөөсөө дид үтцийн төлөвлөлт яаж хүндээ тэр дид үтцийг хүрэх тэгээд ардаас нь тэр интернет хүрэх түүний араас нь үйлчлэгийг хүрэх үү гэдэг чи ерөөсөө гол ойлголт байдаг. За энэ байна. Өөрөлдвөл хатуу зүйл нь дид үтц. Дараа нь бол одоо бүх нэг үг байдаг штэ. Бүх зам Ром руу хөтлөнө гэдэг тийм. Энтэй адилхан бүх юм явж хуулийн дээр очдөг байхгүй. Өөрөлдвөл бид нар энэ цахим тоон гар үсэг гэдгийг яаж хэрэглэх юм? Тэ? Бидний хувийн өгөгдөл мэдээллийг яаж хамгаалах юм? Энэ болгоомч нь цаанаа хуультай байх ёстой буюу энэ цахим засаглалын одоо хуулиуд байгаа. Тэгэхээр энэ хуулиуд маань өөрөө энэ governance-ийн хоёр дахь том чухал хэсэг. За мэдээж энэ дараагийнх нь бол одоо кибер аюулгүй байдлаа хэрхэн хамгаалах уу? Инновац яаж нэвтрүүлэх үү? Гэх мэтчлэн энэ ойлголтууд ерөнхийдөө бол зүгээр олон улсын судалгаагаар бол 9-10 ойлголт нэгдэж ийж e-governance буюу захим засаглал гэдэг ойлголт руу бол орж байгаа. Тэгэхээр захим засаглал гэдэг урд нь бол бид нар e-governance гэж ярьдаг байсан бол одоо дэлхийн нийт маань digital governance болоод одоо бүр AI governance гэдэг ойлголт руу хүртэл орж ирж байна. Тэгэхээр маш хурдтай хөгжиж байна гэсэн үг л дээ. Governance ойлголт бол. За баярлалаа. Governance-ийг нөгөө засаглал гэдэг одоо дотор багтах компонент гэж одоо англиар тийм бүрэлдэхүүн хэсгүүдийг бол айгүй гоё тайлбарлаж байна манлаа. Олон өөр стандартууд байгаа. Одоо дотор нь хичнээн одоо 20 30 40 процессууд эсвэл одоо процесс area гэж хэлдэг багц процессуудыг ингээд агуулсан янз бүрийн стандартууд байгаа. Тэр дундаас одоо жишээ нь манай Mongolia аль нэг барьдаг олон улсын стандарт байдаг болов эсвэл одоо сайн жишээг Эстонихыг ашигладаг гэж байна. Эстон ямар стандарт эсвэл одоо сайн жишээг ашигласан юм бол яг гэвэл тэр чиний одоо хэлж байгаатай яг адилхан нөгөө засаглалын концептууд өдөр болгон бараг өөрчлөгдөд явж байгаа. AI нэмэгдэж байна, өгөгдөл нэмэгдэж байна. Их өгөгдлийг яаж хадгалах, боловсруулах, хамгаалах та холбоотой тэр бүх концептууд өдөр болгон өөрчлөгдөж байгаа байхгүй бараг тэгэнгүүт тэр стандартууд бас шинжлэгдээд явж байгаа. Бид нар шинээр энэ дэлхий дээр ганцаархнаа технологийн засаглал хийж байгаа улс биш учраас тэрийг ингээд алийг ашиглах вэ гэдгээ шийдчих юм бол дагаад явчих болно те. Тэгэхээр манайх ирээдүйд Эстонод авах уу эсвэл аль нэг стандартыг барьж эхэлсэн үү? Аль нэг одоо дэлхийн стандартаар явъя гэсэн төлөвлөгөө байна уу? Тэгэлгүй яг ч одоо нэг өөр газар хийцэн дугуйг бид нар энэ дахиж хийх гэдэг шаардлага байхгүй шүү дээ. Дээрээс нь энэ технологич өөрөө дэлхийг хавтгай болгож өгч байна. Монголд хэрэглэж байгаа энэ одоо хиймэл оюун швед юм уу энэ өгөгдлийн стандарт бүх зүйл маань яг адилхан бусад улсуудад туршигдсан, lesson learned-үүд нь гараад ирсэн, алдаа юун дээр алдаа үгэд нь гараад ирсэн, өөрөөр хэлбэл тийм нийтээр хүлээн зөвшөөрөх стандарт болоод аль хэдийн тогтцсон байгаа. Тэгэхээр бид хэд ч гэсэн ер нь нийт Монгол академи ялангуяа нийт Монгол энэ аппликейшнийг системийг бий болгохдоо үндсэндээ бол энэ Европын одоо засаглал, Европын туршлагаас маш их солилцсон. Бараг л одоо 10 гаруй удаа тийш явсан байх манай энэ төлөөлөгчд. Тэндээс ч гэсэн хүмүүс ирж ер нь бид нар тийм зөвлөмж тухай үедээ бол өгж ийсний ачаар бид нар бол бас нэлээд тийм чамбай, тийм Европын хууль тогтоомж руу бас илүү нийцсэн, стандартад нийцсэн ийм одоо юу гэдэг архитектурыг үндсэндээ бол бий болгосон гэж бол үздэг. Манайх бол ер нь цаашдаа бас олон улсад гарах юм зорилготой байгаа. Манайх гэдэг нь одоо манай монголчууд хамтдаа бий болгосон нэг үнэт зүйл буюу энэ Mongolia гэдэг энэ одоо систем байна шүү дээ. Энэ ч өөрөө бидний хамтын бүтээл байхгүй монголчуудын. Яагаад монголчуудын хамтын бүтээл байгаа гэхээр энэ ковидоос хоошоо бид нар за ерөөсөө энэ уламжлалт хандлага, төр үйлчлэгээний хандлага, цаасаар явдаг хандлага угаасаа байхгүй байна. Болохгүй юм байна гэдэг үүднээс
эн чинь нийгэм өөрөө биднээс нэгдүгээр шахаж шаардсан. Хүмүүс маань өөрөө энэ майндсет буюу одоо энэ тэрх толгой юу гэдэг энэ сэтгэлгээ өөрөө өөрчлөгдөөд утаснасаа бүгдийг хийе гэдэг ийм байдлаар одоо шахаж эхэлсэн тий. Тэрэнд нь манай тухайн үеийн одоо энэ удирдлагууд тий тухайн үеийн засгийн газар, яам, мэрэгчлэлтүүд бүгд хамтраад маш богино хугацаанд энэ ийм Монголыг, ийм Монголиа гэдэг энэ системийг бүтээсэн. Тэгэхээр систем гэдэг өөрөө 3 дахь вершнээс эхлээд нэлээд алдаа дутагдaltaгүй болоод төгөлдөр шатандаа ордог гэж одоо манай салбарынхан энэ ярьдаг штеп. Тэгэхээр манайх одоо 5 дахь вершн дээр явж байна. Одоо ингээд бий болгоцсон энэ сайхан бүтээлээ хэдүүлээ манай Монгол улс экспортлох зүйтэй, экспортлох хэрэгтэй гэдэг үүднээс одоо бусад улсууд руу бол хандж байгаа. За Лаос, Киргизстан гэх мэтчлэн ерөөдөө бараг 5-6 улс нэлээ сонирхлоо илэрхийлж байгаа. Та бүхэн маань ямар одоо богино хугацаанд их тийм амжилттай ажиллаа вэ? Бид нар туршлаасан суралцъя гэдэг байдлаар хандж байгаа. Бид нар олон улсад гарахын тулд олон улсын стандартыг барих шаардлагатай. Энэ маань өөрөө одоо систем архитектурын хувьд тий. За өгөгдлийн хувьд хувь хүний мэдээллийн аюулгүй байдлыг хамгаалах гэсэн энэ бүх зүйлс маань өөрөө олон улсын стандартыг байна шүү дээ. Манай хувьд бол ISO нэвтрүүлсэн. ISO-гийн 2 одоо стандарт нэвтрүүлээд өгөгдөл талдаа, мэдээллийн аюулгүй байдал талдаа, доторх одоо governance талдаа дандаа ISO-гоор явдаг. Тийм учраас бид нар бол бас ихтэй байдаг. За ер нь бас хэцүү шүү дээ. Одоо манай найзууд хүртэл над руу ханддаг тохиол байна тий. Миний нэг визэнд өгөх гэсэн чинь нэг ажилд орох гэсэн чинь урд нь нэг ийм асуудалд ороод юу гэдэг ийм Монгол дээр энэ гарч ирээд байх юм аа. Энийг дараад өгөөч, энийг алга болгоод өгөөч ч гэдэг юм уу. Бүр танихгүй таньдаг хүнээр залгуулад солонгосын визэнд орох гэсэн чинь урд нь нөгөө Б вирус илүү С вирус тусч ирсэн. Энэ маань өөрөө ийм Монгол дээр нэг үзлэгэн дээр нь гарч ирээд байх юм аа. Энийг байхгүй болгоод өгөөч. Тэгэхгүй бол би солонгос явж чадахгүй байх гэх мэтчлээ. Тэгэхээр уучлаарай. Энд бол ямар ч нөгөө боломж байхгүй. Хэрвээ ингэдэг байсан бол одоо энэ бидний ажил чи өөрөө өстөө нөгөө авилгалын их үндэс болж хувирна шүү дээ. Хамаг одоо юу гэдэг юм муухай юм эндээс эхлэх тийм юм болох байхгүй. Тэгэхээр анханасаа л бид нар ерөөсөө одоо бидний хэрэглэгчийн мэдээллийг одоо ялангуяа ийм Монголд ажиллаж байгаа инженер техникийн ажилтнууд харах ямар ч боломжгүй байдлаар зохион байгуулсан. Өгөгдөл хамгааллыг бол бид нар өндөр түвшинд зохион байгуулсан. Хүмүүс ингээл ийм Монгол болохоо унчлаа. Ийм Монгол одоо ажиллахгүй байна гэдэг ойлголт ирдэг. Энэ бол үгүй юм байна. Бид нар ерөөсөө энэ бүхэл бүтэн экосистем тогтолцоог угсарсан байхгүй. Монгол улсын иргэн эхлээд ийм монголоор нэвтрлээ гэж ярьдаг шүү дээ. Нэг ингээл нүүрэн шал орчтой. Тэр чинь өөрөө дан гэдэг систем байна. Үндэсний танилт нэвтрэлтийн систем. За дангаар та Монгол улсын иргэн тийм хүн байна гэд нэвтээд орчиж байгаа. За тэгэнгүүт ийм Монгол болох төр ерөөсөө өмнөх одоо фронт хэсэг буюу танд харагдаж байгаа л хэсэг. Одоо нэг юм дэлгүүрийн одоо том одоо бараа өрцсөн юм шиг. За энэ үйлчлэгийг авъя гэд иргэн маань хүсгэд тэр маань өөрөө хур гэдэг төрийн мэдээлэл солилцооны үндсэн систем байдаг. Энэ хур системээр дамжаад одоо би нийгмийн даатгалын шимтгэл авъя гэж бодоход нийгмийн даатгалын бааз руу тэр хүсэлт очдог. Тэгэд нийгмийн даатгалын баазаас бүх хүний мэдээллийг авахгүй шүү дээ. Зөвхөн одоо юу гэдэг Баяртуя гэдэг хүний та өөрөө дангаараа нэвтрээд ийм Монгол руу орсон учраас зөвхөн Баяртуягийн нийгмийн даатгалын тэр одоо дэвтрийн тэдэс хэдэн оных нь лавлгааг л зөвхөн Баяртуяд л үзүүлнэ. Тэрнээс ч одоо таны мэдээллийг надад үзүүлнэ гэсэн ойлголт байхгүй. Энд чинь нөгөө нэг юм одоо юу гэдэг сууг явж байгаа байхгүй. Маш юм одоо тухайн одоо танил зориулсан юм сууг явж байгаа гэсэн. Одоо API гэж хэлж болно. Тэгэхээр ийм одоо secure талаа бол бид нар маш сайн найдвартай хамгаалсан. Дээрээс нь жил болгон одоо бас хөрөнгө оруулалтуудыг хийж ийн одоо firewall төхөөрөмжүүдийг одоо шинжлэх, илүү сайнны наавч тавих гэх мэтлээ. Манай үндэсний дата төв манай аюулгүй байдал талыг бас хариуцдаг. За дээр нь үндсэндээ бол одоо ийм Монгол руу халдлага гарахаас таслан зогсоох тэр нөхцөл юу вэ? Бүх юмыг одоо юу гэдэг энэ кибер халдлагатай тэмцэх нийтийн төв тусгай төвүүд зэрэг байгууллагууд маань
бидний одоо үйл ажиллагааг бол байнгын одоо дэмжлэг үзүүлж ажиллаж байдаг. Аюулгүй байдал тал дээр бол одоо миний хувьд бол бас бардам хэлхийг хүсэж байна. Одоо иргэд маань бол тэн дээр айлтгүй шүү. Таны мэдээлэл найдвартай газараа байгаа. Тийшээ би ч орох. Би ч одоо хандах хэрэггүй шүү л гэж хэлмээр байна. Би ийм Монголиуд бас амар баярлдаг байхгүй юу? Ийшээ тийшээ явж олон одоо зээл авахд жишээнтэй бүрдүүлэх материал тэгээд эсвэл альны газар виз мэдүүлэхэд бүрдүүлэх материалын бол баг 90-с дээш заримдаа 100% бүгдийг ийм Монголиас авчиж болж байгаа тийм. Би Монгол улсын иргэн учраас үр шимийн хүртэж байна. Яг гэвэл маань засгийн газар одоо тэр одоо надад зориулсан иргэдэд зориулсан үйлчлэг явуулаад байна шүү дээ. Тэнгүүд олон улсад гарна гэдэг надад жоохон ойлгомжгүй санагдсан байхгүй юу? Сайхан гарсан нөгөө захим юу лээ ямар ч гэсэн салбарын нэг бодлого гарсан байсан. Стратеги манай ерхий сайд энэ төр танилцуулаад байсан байхгүй юу. Тэрэн дээр олон улсад өрсөлдөн энэ төр гэхлээр би засгийн газар иргэдэд зориулсан үйл ажиллагаа явуул одоо иргэдтэй үнцийг бүтээж гин. За бусад улс орнуудад бол сайн туршлага хуваалцаж болж гин. Гэхдээ технологийн компаниудтай өрсөлдөхгүй байгаа мó гэдэг надад айгүй сонин тийм нэг мэдрэмж төрсэн байхгүй юу. Одоо үндэсний технологийн компаниудыг дэмжиж болно, олон улсад гаргаж болно. Сайн туршлага хуримтлуулсан бол тэрийг бусад улсуудтай хуваалцаж болно. Яг л бид нар ч одоо бас бусад улс орнуудынхаа зээл тусламж, сайн туршлагын үндсэн дээр ингээд хөгж явж байгаа шүү дээ. Тийм болохоор бас буцааж өгөх тийм харилцаа холбоо байж болох бах. Гэхдээ Монголиагаас гаргасан бүтээгдэхүүнүүд дэлхийд өрсөлдөн гэхээр би ерөөсөй ойлгохгүй байгаа байхгүй юу. Тэнд одоо ижилхэн систем өөр улсад бэлт хийж өгөх гээд байгаа мó те. Тэр жахын тодорлооч. Өрсөлдөөн гэдэг ерөөсөө нэгдсэн үндэсний байгууллагаас 2 жил тутам гаргадаг энэ улс орнуудыг хооронд нь өрсөлдүүлдэг захим засаглалын индекс гэж байгаа. EGDI индекс гэж байдаг. Ерөөс энэтэй холбоотой. Бид нар бол нэг хоёрын хвшилтэд өрсөлдөх гээд байгаа юм байхгүй. Улс орнууд цаанаа одоо бидний хооронд нь өрсөлдүүлээд байгаа байхгүй. Яг өрсөлдүүлэхээс илүүтэйгээр байр эзлүүлээд за өнгөрсөн 2 жилийн хугацаанд энэ улс илүү сайн ажиллажээ. Захим засаглал чиглэлтэй гэдэг байдлаар өрсөлдүүлдэг. Манайх 5 жилийн өмнө энэ EGDI захим засаглалын индексээр нэг 92-т ордог байсан. Хамгийн сүүлийн буюу одоо жилийн өмнө гарсан индексээр бид нар 46-ад орсон буюу үндсэндээ бол нэг 4 жилийн дотор 46 байр ахисан одоо энэ дэлхийд одоо баг Азида баг нэгд орохоор дэлхийд бол ерөөс ихний 10 дотроо орохоор маш том өсрэлтийг гаргасан. Тэгээ энд зориулж одоо манад чинь 2 3 4 ч тийм шагналууд олон улсаас өгсөн байдیں۔ Бүр нэг нүүбээс өөрснөөс нь одоо та нар хамгийн сайн ажиллаж тэр өсөлтийг гаргаж чадлаа гэдэг. Тэгэхээр өрсөлдөөн гэдэг үгээр зөвхөн энтэй л холбоотой. Тэрнээс биш цаана бол өрсөлдөөн байхгүй. Бид нар бол яг адилхан манай юм энд болоод ажиллаад байгаа учраас одоо манай Киргиз найзууд, манай Лаос одоо ард түмэн маань тэ засгийн газар маань одоо бидний энэ юмыг аваад ашиглаж болно шүү гэдэг тэ. Гэтэ мэдээж энэ чинь очиж нэвтрүүлэхэд одоо юу гэдэг бид нар байгаа бүх юм аваад очно гэсэн үг биш шүү дээ. Энд одоо зөвлөх үйлчлэгээ буюу за ийм алдаа оноо гардаг шүү. Архитектор ийм байх ёстой шүү тэ. Мэдээллийн аюулгүй байдлыг ингэж хамгаалах ёстой шүү гэдэг байдлаар өөрөөр хэлбэл зөвлөх үйлчлэгээ даалын одоо юм гэсэн үг л дээ. Манайх үндсэндээ 46 байр ахихад бол мэдээж Монголиа гэдэг энэ үнэт зүйл, энэ систем, экосистемийг угсарч бий болгосон маань өөрөө одоо маш том дэмжлэг болсон. Одоо ч 87 байгууллагын 1268 үйлчлэгээ Монголиа дээр байгаа. Энэ өөрөө маш том тоо. Манайх шиг ийм олон үйлчлэгийг оруулсан газар бас энэ дэлхийд дээр бас нэлээд цөөхөн гэж ойлгож болно. Тэгэхээр бид нар бол их амрах хялбар болгож өгсөн. Ерөөсөө л энэ ч одоо утсан дээр байгаа төр гэсэн үг шүү дээ. Энэ чинь Монголиа гэдэг бол. Тий. Цаашдаа тэгтээ бид бас төгс юм хийчихв. Сайжруулах юм их байна. Одоо энэ 1200 үйлчлэгээ бид нар ерөөсөө байнгын одоо
сайжруулж явах хэрэгтэй. Сайжруулна гэдэг маань ерөөсөө рейнж нэрингийн асуудал байна. Рейнж нэринг гэдэг маань ерөөсөө нөгөө процесс шатараалыг яаж багасгах вэ? Нэгдүгээр. Хоёрдугаарт та нэг төрийн байгууллагаас Монголоор дамжуулаад нэг хоёр шатлалт үйлчлэгээ авах гэхэд олон бичиг баримт ерөөсөө хавсрахгүй. Ягаад гэвэл та Монгол улсын иргэн мөнлийн бол таны ямар нэгэн байдлаар урд нь үйлчлэгээ авсан таны бичиг баримтууд чинь төрийн аль нэг байгууллагын баазад байж байгаа байхгүй. Тэгэхээр төр иргэнээсээ дахин давтан материал бичиг баримт нэхэхгүй гэдэг энэ үйл санаа байна. Энийг л одоо бид нар энэ үйлчлэхнүүд дээрээ сайн шингээж өгөх юм бол нөгөө таны баахан нэг цаас скандж хийдэг юм ийм л одоо байхгүй болох нь дараагийн одоо зорилго гэсэн. Одоо Монголиатай холбоотой айгүй олон өөр салбарын процессууд энэ төр бас шууд хамааралтай олчихно л доо тийм үү. Ямар нэг давтан одоо бичиг баримт цаас шаардахгүй гэхэлэр жишээ нь хоёлаа хамгийн ойр ойрны эмнэлгийн салбарыг авъя те. Эмнэлэг дээр ингээд очиход угаасаа эмнэлгийн процесс өөрөө бас сайжрах хэрэгтэй нэг талаас те. Тэгжээж зөв процесстэй тохирсон системийг үйлчилгээг Монголиа дээр ч юм уу те өөр ямар нэг дагалдах эсвэл холбоотой интеграцлагдах ёстой төр системд оруулах хэрэгтэй болно. Тэгэхээр тэр хамтын ажиллагаа ер нь ямар хөө байдалтай явдсан бол салбарын стратеги нөлөөлөх ёстой, салбарын одоо тэр бүтээн хэмжээ сайжруулах, үн цэнийн гинжин хэлхээ, тэрэнд оролцож байгаа процессуудыг сайжруулах гэх мэтчлэн салбараас өөрөөс нь шалтгааллах маш их юм байгаа тий. Одоо технологийн үр шимийг ашиглахын тулд тэр хамтын ажиллагаа яаж явдаг вэ? За нэг үе бодоход одоо манай Монгол академиг бол төрийн байгууллагууд одоо маш их сайн мэддэг, дэмждэг. Тэгээд дээрэс нь их зөвлөгөө авдаг болсон байна. Тэгэхээр цаашдаа бид нар нөгөө систем хөгжүүлэхээс илүүтэйгээр ерөөсөө л одоо энэ төрийн үйлчлэгийг захимжуулах, сайжруулах процессын одоо илүү уян хатан болон одоо багасгаж өгөх энэ архитектур тал руугаа илүү ер нь бол ажиллах юм. Өөрөлдвөл систем бус тий архитектур, research R&D тал руугаа ажиллана. Одоогоос 10 жилийн өмнө жишээ нь бас л одоо энэ процесс рeengineering, процессын загварчил гэдэг юм маань өөрөө тухайн үедээ тий хүмүүс ярьдаг л байсан. Гэхдээ сайн ойлгодгүй байсан байхгүй. Одоо бол чинь бүгд ярьдаг болсон байна шүү дээ. Бүх салбарт, бүх байгууллага яаж шат дараалал бууруулах уу? Иргэдэд үзүүлж байгаа үйлчлэгнийхээ хүндрэлийг багасгах уу? Уян хатан болгох уу гэдэг юм ярьдаг болсон байна. Тэгээд дээрээс нь бүгдийн захимаар гэдэг. Digital first гэдэг юм зарчим байгаа шүү дээ олон улсын. Ийм болсон. Чадж байна. Хүмүүсийн энэ сэтгэлгээ өөрчлөгдөж байна. Би бол энд их баяртай байгаа. Төрийн байгууллагууд маань ч гэсэн сэтгэлгээ өөрчлөгдөж байна. Бид нар юу гэдэг энэ нийгмийн эдийн засгийн маш олон салбарууд байна. Энэ олон төрийн байгууллагуудын одоо юу гэдэг бүх процесс руу одоо ийм Монголиагийн хідэн цөөн хідэн хүн орж болж чадахгүй шүү дээ тий. Тэгэхээр өөрөө өөрснийхөө асуудлыг ухаж гаргаж ирж тэрийг застдаг энэ механизм руу бол одоо бүх салбарууд орох хэрэгтэй. Бүх яамд, бүх агентлаг, бүх төрийн байгууллага одоо бол бас орж эхэлж байна. Явж юун дээр очиж гацж байна гэхээр хууль дүрм журам дээр л очиж гацж байна. Урд нь бидний нэг гаргасан нэг юм алдаа гэх юм уу одоо lesson learned гэж ярьдаг шүү дээ. Бид нар бол ийм юунаас бид нар суралцж байна гэхээр тухайн байгууллага үйлчлэгээ захимжуулъя гэхээр нь яг тэр байсан процессор навьчаа захимжуулаа гэждэг. Тэгэнгүүт цаасаар явдаг байсан үйлчлэгийг захим руу захимжуулаад тэгээ ард талд нь процессын тоолонгууд зарим үйлчлэгээний процесс бүр эсрэгээр нэмэгдсэн байдаг байхгүй. Тийм учраас бид нар энэ дээр л юус анхаарах хэрэгтэй юм бэл. Тухайн үйлчлэгийг захимжуулахын өмнө эхлээ сайн судлаад энэ үйлчлэгийг захимжуулахад юу саад болж байна? Өөрөөр хэлбэл аль хуулийн, аль дүрм журмын ямар зүйл заалт саад болж байна гэдгийг эхэлж хараад тэр дүрм журмын өөрчлөлтөө хийж хийх хэрэгтэй юм бэл. Тэгчих юм бол цаашаа явна. Монгол улс бараг л түүхэнд анхудаа шахуу байнуудаа ч одоо 109 хуульд өөрчлөлт оруулсан шүү дээ. Одоо 2 жил гарна гийн өмнө.
Энэ өөрчлөлт яасан гэхээр бид нар цахимжилтаар шат ахмаар байдаг. Нөгөө энэ олон төрлийн байгууллагуудад ч үйлчлэгээний процессыг цахимжуулмаар байдаг. Гэтэл бүгд явж хуулийн дээр очиж гацаад бид нар бараг 170-80-аад хууль бүх хуулийг судлаад үндсэндээ 170-80-аад хуулийн лист гаргаад тэр дотроос 109 хууль дээр өөрчлөлт оруулсан одоо манай яам улс их хурлаар оруулаад тэр нь болохоор нөгөө та заавал цаасаар авчир тий та заавал өөрийн биеэр ир гэдэг ийм заалтууд байсан байхгүй. Тэгэхээр энийг сольж байгаа системээр өгж болно тий цахимаар өгж болно. Өөрийн биеэр ирэх шаардлага байхгүй гэдэг үгнүүдээр ордуулж ич энд чинь банкны тухай хууль, архивын тухай хууль баг бүх салбарын хууль руу орж байгаа байхгүй. Одоо ахаад цаана хуулиуд бас байгаа. Өөрөөр хэлбэл явж бүх юм хуулийн дээр очиж л гацна. Сайн ингээд юу алдаа ийм алдаатай байсан. Тэгээд тэрнээсээ ийм юм суралцлаа гэд ярьж штэ тэ. Тэр бол ингээд яг дижитал шилжилт хийх гэж байгаа одоо улс орн байгууллага эсвэл хүн ч гэж болно те тэд нарт бол байх хэвээр юм майндсет гэж би бол боддог байхгүй. Яагаад тэгээд алдаа гарч иж шинэ юм туршигдана алдаагаа олоод засаад явна тэгээд зогсолтгүй сайжруулалт хийгдэх боломжтой болно те. Одоо дижитал шилжилт гэхэлэр зөвхөн IT-ийн салбар одоо технологийн салбар сайжраад болохгүй юм байна те. Яагаад гэвэл энэ зогсолтгүй яамдууд салбар бүр өөрсдийн стратегтэй тэрнтэйгээ уялдуулаад зогсолтгүй сайжруулалтаа хийж явах хэрэгтэй. Тэгсэн чинь тэрэнд бас хүн шаардагдана, хөрөнгө оруулалт шаардагдана, өөрчлөлтүүд шаардагдана тий. Тэр олгоныг яаж менеж хийх вэ? Тэрэнд зориулсан төсөв хөрөнгө байна уу? Төлөвлөлт байна уу? Одоо жишээ нь замын зураглал ингээд бид нэр ингэж эхэлж ингэж явж байгаа тэдэн онд тийм байдалтай болоод хэдэн хүн одоо эсвэл хэдэн үйлчилгээ цахим болно одоо орон нутагт хэдэн хүн тийм үйлчилгээ хэрэглэх боломжтой болно гэх юм уу те. Тийм одоо road map гэж хэлдэг те. Тийм замын зураглал бий юу? Дижитал шилжилт хийхэд тэрийг одоо хэн хариуцж хийх ёстой гэдэм байхгүй болол. За замын зураглал бол одоо бас маш тодорхой байгаа. Бүх одоо баримт бичгүүд нь гарсан, уйлдсан явж байгаа гэж хэлж болно. Бидний бол одоо малгай баримт бичиг гэх юм бол Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлогын баримт бичиг буюу 20/50 алсын хараа 20/50 байгаа. Би нэг жишээ дурдъя л да. Одоо хиймэл оюун гэдээ ярьж байна тийм. Хиймэл оюунаар хиймэл оюуныг бид нар яаж Монгол Улс ашиглаж энэ дижитал шилжилттэй хийх юм бэ гэдэг асуулт одоо хэдүүлээ тавья. Тэгэхэд би Монгол Улсын бүх бодлогын баримт бичгүүдийг ухаад үзэхэд 50 заалт олсон хиймэл оюунтай холбоотой. 20/50-ийн наан нөгөө 2030 он хүртэлх төлөвлөгөө, наан нь 24-өөс 28 оны буюу засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөр гэх мэтчлэн. За сая бол одоо 5 жилийн үндсэн чиглэлгээ шинээр гарах шиг боллоо. Тэр энэ баримт бичгүүдийг ингээд нэг үрчлэн ухаад судлаад үзэхдээ зөвхөн хиймэл оюунтай холбоотой хиймэл оюунаар одоо тухайн салбарт одоо хийж бүтээн гэсэн тийм зорилт тавьсан 50 заалт байгаа байхгүй. За тэрний наан одоо хиймэл оюуны их хөгжил хиймэл оюуны үндэсний стратеги гэдэг одоо манай сая цахим яамнаас 9 сард гаргасан. За үндэсний стратеги бид нар энэ ч одоо зорилгууд байгаа шүү дээ. Зорилтууд байгаа. Энэ тухайн зорилтуудад хүрэхийн тулд үйл ажиллагааны одоо төлөвлөгөө хэрэгжүүлэх үйл ажиллагаанууд нь тантай бас багтцсан байна. Ганц эрсдэлтэй юм нь бол таны хэлдэг бол хөрөнгө оруулалт, санхүүжилтийн асуудал. Би яагаад энэ дээр санаа зовж байна вэ гэхээр сая Узбекистаны хиймэл оюуны агентлагтай уулзлаа л да. Захиралтай. Тэгтэл 26 онд 24 сая долларыг зөвхөн GPU хиймэл оюун зориулсан GPU кластер байгуулахад төсвөлдсөн байна. 27 онд тэрийг даблдаад буюу 50 сая долларыг төсвөлнө гэж байна. Манайх гэхэд сая одоо ингээл төсвийн тодтоглолоор төрийн байгууллагууд ч хамаа мөнгө татууллаа шүү дээ тий. Сая одоо юугаад эх оны төсвөө батлах гэж ямар их юм болов тий.
эмч багш нарын цалин нэмэх ёстой гэл. Гэтэл яг үндсэндээ бол иймэрхүү хөрөнгө оруулалт руу чиглэсэн одоо төсөв бол бас нэлээд хүчил дутагдaltaй байгаа. Бид нар хиймэл оюуны энэ кластер төвийг байгуулахгүй бол дэд үтцийг байгуулахгүй бол ирээдүйд хоцорно. Өөрөөр хэлбэл эн чин одоо нүүхүү үлдэхүү гэдэг ийм сонголт руу бид нар явах гэж байгаа байхгүй. Тэгээд цаашаа дэлхийн бусад орнуудтай адилхан хөгжихийн тулд хиймэл оюунд анхаарлаа хандуулах зүйл аргагүй болсон. Тэрний үндэс нь өөрөө дэд үтцийн асуудал байна. Одоо GPU кластер төвүүдийг байгуул, сервер тоног төхөөрөмж авахаас ахуулаад. Гэтэл эндээ бид нар мөнгө тавьж чадахгүй бол ирээдүйд одоо нэргсэн хойно хашгируу гэдэг юм болох гэдэг юм л. Миний хувьд бол энэ дээр бол маш их санаа зовж байгаа. Тэгэхээр одоо засаг төрөө маань энэ дээр нэлээд ач холбогдол өгөөд тодорхой дэд бүтцэн зориулсан хөрөнгө оруулалтуудыг хийж өгөх байхаа гэж л бодож байна. Та санаж байгаа бол одоо чинь Трамп гарч ирснийхаа дараа 50 тэрбум долларыг зарцуулна хиймэл оюун тэгээ зарлж байгаа шүү дээ. Одоо бүх улсууд ерөнхийдөө зарлж шүү дээ, тэ. Хиймэл оюуны дэд бүтц тэдийг зарцуулна гэдэг. Бүрээгээ зөрөгтэйгоор хаанаасаа яах нь мэддэхгүй зүгээр л зарлж байна. Тэгэхээр манайх ч гэсэн ер нь бол төлөвлөлтөнд тэдэн төгрөг хэрэгтэй байна гэдэг бол гарцсан байгаа. Тэр мөнгийг одоо ерөөсөө одоо төсвөөс хаасч болохгүй тэр санхүүжилтийг бол зайлшгүй шийдэх ёстой гэж бодож байгаа. За хиймэл оюуныг ингээд тойлоо ярианда оруулаад ирлээ. Тэнгүү тэрэн зориулсан хөрөнгө оруулалт ярьж байна те. Тэгвэл одоо хиймэл оюунд зарцуулах хөрөнгө оруулалт одоо бусад өөр эрсдлээс магадгүй зайлсхийх ёстой хөрөнгө оруулалт байгаа тий. Одоо technical debt гэж ярь технологийн салбарт олон ингээд зардлууд гардаг. Тэрнийхээ одоо prioritization буюу аль нь чухал вэ гэдгийг дээр доорно оруулъя гэж тойлоо бодъё л та. Тэгээд жишээний 3 жишээ авчи. Одоо хиймэл оюуны хөрөнгө оруулалт эсвэл technical debt буюу одоо байгаа серверүүд чинь одоо байгаа платформуд чинь дараа жил гэхэд апдейт хийхгүй болвол хоцрогдоод одоо хэрэглэгдэж байгаа аппууд чинь сайжраад ирэхээр тэр хоёр чинь хоорондоо compatible буюу хоорондоо харьцаж ажиллахаа болчихно. Тэгэнгүүт тэрнтэй холбоотой эрсдэл үүснэ, бас зардал үүснэ тий. За тэр зардлаа эхлээд нэгдүгээр тавих уу? Тэрийгэ үнэлж байгаа юу? За technical debt дээр зардал байна. Өөр одоо өгдөл хадгалагтай холбоотой зардлууд байдаг тий. Тэрнтэй холбоотой хадгалах болон архивлах одоо өгдөл өсөх тусмаа тэр чин зардал гэсэн үг тий. Тэрэн зориулагдсан зардал эсвэл хиймэл оюуны зардал гэх мэтчлэн тий. Одоо ирээдүгөө харсан ирээдүйдээ оруулсан хөрөнгө оруулалт гээд зардлууд ингээд мэдээж resource буюу их усүр төсөв болвол хангалтгүй те хизээч хангалтгүй бид нар хизээч тийм бүр ингээд тоглоомын бизнестэй тоглоомын AI-ийн бүтээгдэхүүндээ оруулах хангалттай мөнгөтэй хизээч байхгүй. Тийм болохоор хязгаарлагдмал тэр нөөцдөө одоо хамгийн үр ашигтай зүйлийг хийхийн тулд засаглалын ямар механизм ажиллах ёстой вэ, ажиллаж байгаа вэ, эсвэл ажилуулмаар байна. Одоо энэ олон өөр төрлийн зардлууд байна шүү дээ. Энд чинь дээр дор нь оруулаад хамгийн зөвөө л хийх хэрэгтэй байх. Тэгээд AI магадгүй нэгд орж магадгүй, сүүлд орж магадгүй. Гэхдээ тэрийг зогсолтгүй одоо үнэлж идэг механизм байна уу? Яхааргүй энэ ч одоо эрсдлийн менежмент ярих хэрэгтэй, change тэгээ өөрчлөлтийн менежмент ярих хэрэгтэй болно. Бидний хувьд бол саяхан хэлсэн 3 асуудал буюу жирээс тулгаал явж байгаа. Тэгэл цаг тухай бүрдэн шийдэл явж байгаа. Одоо жишээ нь харилцаа холбоо 1 2 гэдэг төслөөр бид нар анх 20 гаруй жилийн өмнө шилэн кабелтай болж ижилтэй тий 2023 онд 2003 онд жишээ. Гэтэл тэр шилэн кабелууд маань өөрөө энэ олон жилийн дараа одоо 20 хэдэн жилийн дараа мэдээж ахаад яах вэ? Соёлох шаардлага гарна ихнээс нь тийм үстэй тий. Соёлох шаардлага гарна. За дата төв дээр байгаа одоо бас юу гэдэг сервер тоног төхөөрөмжүүд байна. Энийг ч гэсэн тодорхой хэмжээнд бас соёлох шаардлага гарна гэх мэтчлэн. Энэ бол нөгөө тухайн үедээ төсөвтөө суугаад урсгал зардалтаа суулгаад тухайн оны хөрөнгө оруулалтаа суулгаад ингээд явдаг. Өөрөөр хэлбэл бидэрт нөгөө харамлж болохгүй зардал гэж бас байна. Бид нар одоо хүүхдээс юм харамлдагүйтэй адилхан. Ялангуяа сүлжээ дэд үтц тий одоо өгдөл хадгалалт, хамгаалалт
хибр аюулгүй байдал гэдэг зүйл дээрээс ерөөсө огт мөнгө хадгалж харамлж болохгүй. Магадгүй яг энийг ярих дээр нөгөө AI хөрөнгө оруулалт маань хойшлох ус магадaltaй. Хойшлсон ч гэсэн улс юм чинь бүгдийг л аль болох зэрэгцүүлж явах ёстой шүү дээ. Бид нар нэг 5 шилэн бөмбөлөг жонглоор эргэлдүүлж байгаатай адилхан шүү дээ. Алийг унаж агалж болохгүй гэдэгтэй адилхан. Тэгэхээр магадгүй AI кластер төв байгуулахад за эх хонд нэг юу гэдэг нэг 5 6 GPU сервер авах гэж байгаа бол одоо эхний ээж нь 3-ыг авдаг ч юм уу. Ийм байдлаар бол бас зохицуулаад явж байгаа. За түрүүн таны нэг эхний асуулт түрүүний асуултан дээр бас дутуу хариулсан байна. Нөгөө юу гэдэг юм бодлогын баримт бичиг гэж ярьжсэн шүү дээ. Тэгэхээр юу байгаа юм? Сая digital first-тэй бодлогын баримт бичиг гаргасан. Манай захим яамнаас. Энэ маань өөрөө одоо хүрсэн байгаа захим одоо хөгжлийн төвшөнгөө ахаад нэг шат ахиулъя гэж. Тэр нэрийг одоо ойлоо бодъё л доо. Яагаад digital first гэж байгаа юм те? Энд ч одоо зарим нэг үйлчлэхэн дээр second болцсон л явж байгаа байхгүй юу? Тэр үйлчлэхэн дээр. Жишээ нь цаасаар явах юм маань илүү байгаа буюу уламжлалт хэлбэр байгаа тохиолдол байна. Одоо ялангуяа би орон нутгууд дээр энэ төрийн байгууллагууд маань бас одоо захимаархаас илүүтэйгээр нөгөө иргэд маань бас нэг дадаагүй байдаг. Энээс болоод заавал одоо цаасаар барьж очих гээд байдаг, үйлчлүүлэхэд байдаг бас нэг юм хандлага байдаг. Бид нар ийм Монгол дээр бүх аймагуудад зориулаад тухайн аймагт нь зориулсан үйлчлэгийг хүртэл одоо нэвтрүүлсэн байгаа. Дунджаар нэг 120 орчим, 110 орчим үйлчлэгээ бол аймагуудад зориулсан үйлчлэгээ байна. Та аль нэг аймгийн оршин сууж байгаа иргэн бол яг аймагт зориулсан тийм 120-од үйлчлэгээ байдаг. Тэгэхдээ аймагуд маань харилцаа адилгүй оруулсан байдаг. Өсгөл жишээ нь одоо 91 үйлчлэгээ оруулсан байлаа гэхэд өөр нэг аймаг одоо юу гэдэг 46-г оруулсан ч байд юм уу. Тэгэхээр энэ одоо бидний подкастаас мачин телевизээр гарна гэж ойлгож байгаа шүү дээ. Тэгэхээр орон нутгийн бас үзэгчид маань бол хоёулаа харах баг. Тав хүндээ бас нэг тийм уриалга хэлмээр байна. Энэ завшааныг ашиглаад гэдэг шиг. Бид бүхэн одоо Монгол улсын иргэн хаан л байна бид нар очиж одоо хүрэх ёстой. Өөрөөр хэлбэл нөгөө no one left behind гэдэг үг байдаг шүү дээ. Хүн орхигдуулахгүй гэдэг юм санаа. Тав хүн маань аймаг орон нутгийнхаа одоо юу гэдэг нэг юм замаар нь том ачааны машинаар ачаа тээвэрлэх зөвшөөрлж гэдэг юм уу. Нэг тухайн аймагтаа нэг юм ресторан байгуулах зөвшөөрлж байд юм уу. Галын дүгнэлт авах байд юм уу. Энэ бүх үйлчлэгнүүд чинь зориулагдаад одоо нэвтэрсэн байдээ шүү. Тав хүн маань хэрвээ ийм Монгол руу ороод үзэх юм бол ерөөсөө аймагаараа зориулсан үйлчлэгнүүд байгаа шүү. Одоо хэрэглэж хөвшиж тэ дээрэс нь чинь тухайн үйлчлэгийн дээр нөгөө ардталт шийдвэрлэх ажилтнууд гэж байгаа төрийн байгууллагууд тухайн аймгийн тэр хүмүүстэй шахалт шаардлага тавьж аль болох одоо юу гэдэг очихгүйгээр энэ захимаар үйлчлэх төрийн үйлчлэгийг авах тэр боломж маань бас бүрдсэн байгаа шүү. Энэ дээр тав хүн маань одоо юу гэдэг одоо хичээгээрээ тий бид бүхнээс хүнтэй бас хамтарч ажиллаарай гэж бол бас гуймаар байна. Надтай ч холбоотой ингээд хоёлаа өөрчлөлтийн менежмент гэж төр ярьсан шүү дээ тий. Тэгэнгүүт дижитал шилжилт хийхийн тулд одоо за цахим одоо салбараас зөндөө олон гоё бүтээгдэхүүнүүд гаргачлаа. Ингээд утсан дээрээ даунлоад хийхэд бэлэн App Store дээр байж илаа. Тэгээд олон ингээд гоё үйлчилгээнүүд Mongolia энтер оруулсан хуур дээр бидний өгөгдлүүд маш хэмжигцэгцтэй зөв стандартын дагуу хадгалагдсан байлаа гэд бодъё тий холболтой API-уд бэлэн. Гэтэл тэрийг одоо авч ашигласнаар яг тэр хөрөнгө оруулалтын үр дүн гарах гэдэг шүү дээ тий хэрэглэгчид авч ашигласнаар үн цэн нь ингээд value realization буюу үн цэн тэнд бий болох гэдэг. Тэхийн тулд өөрчлөлтийн менежментийг ямар хөө байдлаар хийвэл зүгээр вэ? Дээрэс нь одоо Mongolia академийн хувьд гол харилцагчид чинь одоо магадгүй ятгаж хамтран ажиллах ёстой партнерууд болох ёстой. Тэр харилцагчид чинь хин ямар одоо харилцагчид байдаг. Одоо чинь компанийн хувьд бол дижитал шилжилт хийе гэх юм бол CEO нь тэр дижитал хөрөнгө оруулалтыг хийгээд ямар үнцийг авах гээд байгаа, шеэр холдерууд нь бас ямар үнцийг авах гээд байгаа тий хавцаа эзэмшигчид.
Тэгээд ажиллаж байгаа хүмүүс тэр шилжилтээс ямар үнцийг авах гээд байгаа юм бэ гэдгээ нарийн ойлгож иж тэр шилжилт амжилттай болдог байхгүй юу. Тэрнээс нааш одоо компаниуд бол дижитал шилжилттэй дэмий маш их мөнгө цацаад тэр change management өөрчлөлтийн удирдлага болон adoption, user adoption буюу хэрэглэгч өөртөө яг хүлээж аваад ингээд хэрэгжилж эхлэх тэрэн дээр дутуу ажилласнаас болоод одоо янз бүрийн waste буюу одоо хаягдл их гардаг гэх юм уу. Тийм болохоор тэр хаягдлаас сэргийлэхийн тулд юу хийх ёстой, ямар хүчин зүйлүүд нөлөөлдөг, ямар тоглогчид оролцдог, юу одоо хийх ёстой гэж бодож байна. Ийм Монголиагийн хувьд. Бидний үйл ажиллагааны эцсийн зорилго бол ерөөсөө иргэнд очиж байгаа үйлчлэгийг л маш зөв зохион байгуулж одоо юу гэдэг user experience буюу эргэлтийн туршлагад тулгуурласан хүн төвтэй үйлчлэгээ байх хэрэгтэй байна. Хүн төвтэй proactive. Одоо олон улсууд proactive гэдэг ойлголт их яригдж байна. Өөрөөр хэлбэл иргэн баяр туяа өөрөө заавал энэ төрлийн систем рүү ороод хүсэлт илгээх биш. Бид нар автоматар системийн аргаар proactive байдлаар төр өөрөө системийн аргаар танд хэрэгтэй үйлчлэгийг чинь олж тодорхойлж танд хүрэх явдал байхгүй. Ийшээ бол чиглэж байна. Тэгэхээр дагаад одоо бидний харилцагчд болох төрийн байгууллагууд маань яг ийшээ чиглэхээс өөр аргагүй болж байгаа. Урд нь бол бид нар энэ 5 жилийн хугацаанд бол төрийн байгууллагуудынхаа одоо энэ сэтгэлгээг өөрчилж чадсан. Төрийн байгууллагууд дээр байгаа тэр удирдах байгаа хүмүүсийн лидершип, манлайллыг шин шатнд гаргаж ирсэн. Энэ бол одоо маш том хувьсгал болсон гэсэн. Хувьсгал болсон. Нөгөө талдаа иргэддээ бид нар бас сэтгэлгээг нь өөрчилж чадсан. Тийм учраас ийм амжилттай явсан гэж би бол ойлгодог одоо энэ цахим шилжилт. Одоо proactive болохын тулд бид нар ахаад энэ дотор байгаа юм өөрчлөх шаардлага гарч байгаа. Иргэнээс юу ч нэхгүйгээр нөгөө дүрм журмуудаа бүгдийг аваачиж одоо автоматар системийн аргаар тодорхойлдог болох хэрэгтэй байна. За би 2-3 жишээ хэлье proactive үйлчлэг юм. Яагаад бид нар одоо цаашдаа одоо алдарт одонг өөрөө хүсэлт одоо гаргах баахан материал бүрдүүлж хүсэлт гаргах хэрэгтэй тийм үстэй тийм. 7-8 бичгээр нэгж байгаа. Одоо шаарддаг. Тэр баримтчгууд чинь төр дүүрт нь байгаа байхгүй. Тэгэхээр системийн аргаар энэ хүн үнэхээр одоо юу гэдэг бүх хүүхдүүд нь одоо эрүүл мэнд өсөж бойдсон байна уу? Вакцина хийлгэсэн байна уу? Буюу одоо эцэг эхийн хувьд үүргээ биелүүлсэн байна уу те? Одоо журам төрөг гэсэн үг те бойжуулах. Тэр хүүхдүүд одоо энэ тэндээс үргэлж авсан байна уу гэх мэтчлэн тэр бүх шалгуур үзүүлэлтүүдийг шаардж байгаа зүйлсийг зүгээр л систем өөрөө олж одоо тогтоох боломжтой болсон. Хур дээр бүгд үйж байгаа байхгүй. Тэгээд өөрөөр хэлбэл хамаагүй тэр хүнд одоо тухайн ээжид ямар нэгэн байдлаар урд нь одоо хүүхдээ алдсан ч байд юм эмзэглэл байж магадгүй. Тэгэхээр алдарт их одоо авахгүй хүсэхгүй ч байж магадгүй. Тэгэхэд ямар ч байсан системийн аргаар зүгээр автоматар олж тогтоогол тэр хүнийг заавал ингээл хүүхдийн дагуулаад хороо хорноор явуулаад авах шаардлага байхгүй шүү дээ. Тэгээ зүгээр ийм Монгол дээр нь та алдарт их 2 дугаар зэргийн одон авах болцол хангасан байна. Гол нь та авахгүй юу те. Хэрвээ авахар бол одоо юу гэдэг авъя гэдэг товч дараарай гэл одоо болчихж байгаа. За хүүхд төрлөө гэж бодъё. Хүүхд төрөхөд аав ээжийнх нь утсан дээр ийм Монгол дээр нь баяр хүргэе. Таны хүүхдэд ийм регистрийн дугаар оногдлоо. Та одоо хүүхдийнхаа нэрийг өгнө үү те. Аав ээж хоёулаа зөвшөөрч гинүү. Тийм бол нэрийг оруулаад аль тал нь тэрийг баталгаажуулаа окей даа. Ингээл дөрөөсөө тэгэл ардаас нь шуудан гарч юм уу төрсний гэрчлэгийг хүрээд ирдэг гэрт нь. Энэ ч одоо proactive гэдэг байгаа байхгүй. Бид нар яг ийшээ л явна. Тэгэхийн тулд бид нар mindset өөрчлөх ёстой. Дүрм журмуудаа яг энэ зориулж зохион байгуулах ёстой. Одоо энэ өөрчлөлтийг удирдахад ер нь удирдлагын mindset гэж ярьсан юм чинь mindset бас ямар зан чанарыг харуулж авах ёстой тий. Одоо жишээ нь шин санал ороод ирэхэд нь эсвэл нэг алдаа гаргахад нь
амар зэмлдэг эсвэл ажлаас халчдаг ч юм уу тийм удирдлага байх юм бол шилжилт хийх ямар нэг өөрчлөлт хийх бол аягүй хэцүү те инновац эсвэл ямар нэг байдлаар шинэ юм туршихад хэцүү шүү дээ те. Тэгэхээр continuous improvement буюу байнгын сайжруулалт гэдэг юм бол удирдлагаас айгүй хамаардаг. Удирдлагын сэтгэл зүй, удирдлагын одоо харуулж байгаа зан төлөв behaviors их хамаардаг гэж одоо олон юунууд Harvard Business Review интермедиар Gartner зөндөө олон тийм судалгааны зөвлөх үйлчилгээний байгууллагууд хэлээд байгаа байхгүй. Тэгэхээр хоёулаа угаасаа тэр тийшээ яриагаа хандуулъя. Тэгэхээр одоо энэ нэлээд том хэмжээний үндэсний хэмжээний дижитал шилжилт өөрчлөлтийг удирдахын тулд магадгүй яам тамгын газар агентлагууд эсвэл улсын төсөвт үйлдвэрийн газар эсвэл одоо манай имлэгийн салбарын дарга нар боловсролын салбарт байгаа удирдлагууд ер нь шинэ технологи, шинэ одоо процессыг одоо турших, сайжруулах технологийн үр ашгийг хүртэхийн тулд ямар хуу майндсеттэй сэтгэл зүйтэй байх хэрэгтэй юм болоо. Тэгэхээр надад нэг юм санаанд орчлоо. Манай нэг ментор хэлж ирсэн. 50 настай хүн хоцрогдсон, 60 настай хүн хоцрогдсон гэсэн үг биш ээ. 20 настай ч хоцрогдож болд юм а гэж хэлж ирсэн байхгүй. Тэгэхээр тэр сэтгэлгээний асуудал бол ерөөсөө наснаас хамаардгүй, хөгшин залуугаас хамаардгүй. Ерөөсөө энэ нийгмийн хөгжилтэй яг зэрэгцэж явж идэг шинэ нэмийг хүлээн зөвшөөрж идэг ийм удирдлага байх нь өөрөө хамгийн чухал юм билээ. Нэг бол өөрөө одоо технологийн мэдлэгтэй байнга шинэ юм уншиж идэг ядаж л одоо хэл устай ийм одоо удирдлага байх. Тэрийг одоо хэрэгжүүлдэг байх. Эсвэл мэржлийн хүмүүсийг сонсдог байх. Гэсэн ерөөсөө юм удирдлагуудаас ийм хоёр төрөл байгаас л гэж бол хүсдэг. Ийм бийж ижил ерөөс цаашдаа энэ технологийн хөгжлийн ирэн үед бол одоо оршин тогтно альва байгууллага. Энэ бол хувьсэл биш юм аа, энэ дижитал шилжилт гэдэг маань. Энэ бол хувьсгал юм байна. Нөгөө урдны юм уул болно гэдэг үг гэдэг шүү дээ. Яг тэрнтэй адилхан энэ ч одоо бүх юм өөр болж тэр төрийн гэлтгүү одоо хувийн хвшлийн үйлчлэгч тэр бүрэн одоо 100% баг юун дээр дижитал хэлбэрлүү шилжиж байна. Одоо харалтаа бэлэн мөнгөтэй хүн алга байна шүү дээ. Бэлэн мөнгө барьж авдаг хүн байхаа боллоо шүү дээ. Тэ? За ямар нэг юм хийгээд тэр бодоод ир гэхээр сүүлдээ бараг боддог хүн байхгүй дандаа нөгөө ChatGPT, Gemini, Grok-оос асуудаг хэмжээний болж байна тийм. Тэгэхээр тэн дээр яаж одоо ийм үр ашигтай ажиллах уу гэдэг ажилтнуудын бодол. Өсөж яах уу, хинээс асуух уу гэхээс илүүтэйгээр яаж тий юу бичиж нөгөө ChatGPT-гээс зөв одоо үр дүн гаргуулах уу гэдэг ингэж боддог болсон байна. Энэ мэтчлэн та дээрэс нь тий та дарга байна уу зэрэг байна хамаахгүй. Тэр технологийн хэрэглээ сайтай байх хэвээр, мэдлэг сайтай байх хэвээр. Эн чинь өөрөө ерөөсөө нийгмийн эдийн засгийн амьдралыг, бидний амьдралыг тэр чигээр өөрчилж байна л да. Энэ өнгөрсөн 5 жилийн энэ дижитал төрийн дижитал шилжилтээр яг л адилхан харагдсан. Ерөөсөө удирдлагын манлал. Удирдлага л ойлгохгүй бол ерөөсөө явахгүй. Одоо энэ байгууллагууд дээр чинь удирдлага нь ойлгосон манлал сайтай байсан байгууллагуудын цахимжилт илүү сайн явцсан жишээнүүд бол олон байна шүү дээ, тийм олон байна. Зүгээр хувийн хвшлийнхнаас ингээл харахад чинь одоо юу гэдэг юм нотратын үйлчлэг юм шүү дээ. Нотрат гэхэд үе үеийн бас энэ тэргүүнүүд нь ерөнхийлөгчд нь дандаа бас технологийн дэвшилт, технологиг одоос ойлгодог, мэдэрдэг, үйл ажиллагаанд хэрэгжүүлэхийг хүсдэг юм удирдлага ерөнхийлөгч сонгогддог. Тэгээд ийм Монгол дээр ихэд л одоо нотратын үйлчлэгнүүд бас орцсон л байдаг. Бидний нотратаар орсон гэрээнүүд хэл ийм Монгол дээр ингээл гараад ирж байгаа үстэй. Сая одоо бидний ахаад уулзахад шинэ ерөнхийлөгч сонгогдсон бас л сайхан одоо технологи тийм мэдрэг тийм залуу байхгүй. 24/7 нотраттай болъё тий. Одоо ийм онлайн нотратын үйлчлэгийг бий болгоё гэх тэр хүн яриа явж байна. Тэгэд явж юун дээр очих гацчих нөхдөр хууль. Нотратын тухай хууль зүйн яамнаас одоо
шинжилэл нь өргөн баригдчихж тэн дээр энэ одоо цахим нитратын ойлголт маань орж иж энэ өөрөө цаашаа явахаар болчихж байгаа байхгүй. Нийт төрийн үйлчлэгийг 95% хүртэл цахимжуулахаар зорж байгаа. Одоо манай энэ засаг яам. Гэтэл одоо цаана дахиад 1600 700 үйлчлэгээ байгаа гэж бид нар тооцож байгаа байхгүй. Бид баг л анх удаасаа үйлчлэгээ тоолж үзтээ. Манай төрийн цахим үйлчлэгийн зохицуулалтын газар гэдэг байгууллага байдаг. Тэгэхээр цаана одоо цахимжаагүй үйлчлэгээ зөндөө байна. Тэгэхээр 5 жилийн дотор, за магадгүй 3 жилийн дотор энэ үлдсэн үйлчлэгээ захимжуул дуусгахад өөрөө манай одоо Монгол актем төр бараг жилд 300-аас 500 үйлчлэгээ захимжуулах бодит одоо шаардлага тулгарч байгаа. Энэ маань өөрөө бидний бүх ресурсыг дайчлана гэсэн үг. Тэгэхээр тэхийн тулд нөгөө тэр 300 1000 гаруй үйлчлэгээ чинь бас л төрийн байгууллагуудтай холбоотой байгаа шүү дээ. Тэр байгууллагууд маань нэгдүгээр дэмжиж өгөх шаардлагатай болно. Тэгэхээр яахаар байхгүй удирдлагын манлайлал дээрээс нь захимжилтанд одоо сонор соргог байдаг дэмжлэг гэдэг зүйл бол маш чухал байна. Харьцангуй сүүлийн үед төрийн байгууллагууд маань маш их ойлгож одоо яг энэ чиглэлд бид нартай хамтарч ажилладаг хүмүүсээ бүр ингээд байнгын товлоод өгсөн байдаг. Change agent-үүд гэдэг тийм. Change agent-үүд. Бид нар цаашдаа ер нь энэ нөгөө stakeholder анализ гэдэг юм маш сайн хийж явах хэрэгтэй юм байна. Өөрөөр хэлбэл энэ байгаа систем ингэж өөрчлөгдсөн өөрөө. Энэ байгаа үйлчлэгээ ингэж захимжснараа хэний их ашиг өндөгдөх үү, тэ? Ямар одоо юу гэдэг давуу болон сул тал тэдгээр одоо оролцогч талууд дээр гарах уу гэдгийг сайн бодож хийхгүй бол өнгөрсөн бид нар ч гэсэн хийсэн алдаа бол байгаа. Одоо яг тэр гэж дурдаад явах уу? Зарим нэг алдаануудыг бол бид нэ гаргаад тэндээсээ суралцаал явж байна. Өөрөөр хэлбэл төрийн байгууллагуудынхаа хоорондын уялдаа холбоог хангаагүйгээс болоод тухайн хийсэн юм өөрөө буцаад үнгүүддэг, буцаад хэвэндээ ордог. Өөрөөр хэлбэл өмнөх версн руу ордог ч гэдэм үү. Ийм тохиолдол бол биднэрт бол бас тохиолдсон. Тэгэхээр оролцогч талуудынхаа, стейкхолдеруудынхаа дагаад гарах эрсдэл өөрчлөлтүүдийг маш сайн тооцож тэдний эрх ашигыг тусгаж юмаа хийж явахгүй бол нөгөө хідэн өдөр шөнө хідэн сар сууж хийсэн ажил маань бас юу гэдэг үн цэнэгүүдэх тохиолдол бас байд юм билээ. Зөв. Одоо яг юун дээр ч гэсэн зөвхөн одоо Монгол чинь нэг бүтээгдэхүүн шүү дээ тий. Одоо манай засгийн газрын иргэдэд зориулж байгаа бүтээгдэхүүн. Тэгэнгүүт одоо технологийн том компаниуд энэ бүтээгдэхүүнээ хөгжүүлэлтийн багтаа заавал салбарын хүнийг оролцуулдаг. Салбарын хүн бүр байнгын тэр нөгөө нэг хөгжүүлэлтийн багт байж discovery буюу одоо нөгөө нэг тандалт судалгаа хийж процессүүдийг бас одоо оптимиз оновчилж ингэж хамт ажилладаг болсон байгаа. Тэгэхээр бас ирээдүйд манай одоо төрийн Монголиа болон бусад том системүүд, платформуд маань хөгжүүлэлт дээрээ тийм орчин үеийн бүтээгдэхүүнд суурилсан засаглалын болон үйл ажиллагааны загварыг бас миний бодлоор бол авч ажиллах боломжтой гэж бодож байгаа байхгүй юу. Яг нь бас хязгаарлалууд байдаг л ах та одоогийн бүтцтэйгээ холбоотойгоор. Гэхдээ ирээдүйд бол бүтээгдэхүүнд суурилсан тийм үйл ажиллагааны загвар product based operating model гэдэг тэр загвараар ажиллах юм бол яг тохиромжтой хар надад бүр сонсогдож байна. Тэгээд салбарын удирдлагууд танахыг дэмжиж ажиллавал миний бодлоор та одоо Монголын академийн баг хамт олон бэлэн болцсон замын зураглалаа гаргацсан байгаа юм байна. Гэхдээ айгүйх нөгөө нэг одоо үр нөлөөгийн тодорхойлох тэр стейкхолдерууд буюу хамтран ажиллагчид нь бол энэ төрийн албаны ажиллаа мэддэг хүмүүс нь байгаа шүү дээ төрийн байгууллагын. Тийм болохоор тэр хүмүүс нь дэмжиж ажиллахыг хүсэж байна. Тэгээд сүүлд нь бас нэмж хэлэх юм байна манлаад. Одоо сүүлийн асуулт гээд чамд үлдээч. Баяр. Яриад байвал ер нь зөндөл юм ярмаар байна. Цаг хугацаад аан ч одоо богино юм да. Миний хувьд бол нэг орхигдсон сэдв буюу big data гэдэг зүйлийг яг сүүлийн боломж олцсон дээр бас яриад дуусгах гэж бодож байна. Төрд бол маш их өгдөл байгаа.
Тэгэхээр манай 9 сард баталсан хиймэл оюуны стратеги дээр энэ ойлголт туссан байгаа. Ерөөсөө энэ төрд байгаа өгөгдлийг эдийн засгийн хэрэглэлтэнд оруулъя. Ашиглая гэж. Тэхийн тулд хаана ямар мэдээлэл байна, тэрийг одоо ямар юу гэдэг зохицуулалтаар тэрийг одоо энэ дата сэтгүүд, дата warehouse болгож тэр дотор одоо дата сэтгүүдийг бэлдэх үү. Энэ ч одоо хэрэглээ маш их байна шүү дээ. Эндээс ч одоо инновацууд төрөх боломжтой байна. Стартапууд төрөх боломжтой байна. Манай эрдэм шинжилгээний байгууллагууд маань, дээрээс нь оюутан судлаачид маань эрдмийн ажилдаа ашиглах боломжтой байна. Баахан одоо AI модельүүд энэ дээр үндэслэж гарах боломжтой байна. Ерөөсөө энэ Азийн баян бүрд болох, Азийн ийм өгөгдлийн баян бүрд болох тэр боломж өөрөө биднэрт байгаа байхгүй. Тэгэхээр одоо энэ өөрөө чухал юм аа. Энийг заавал хийх ёстой юм байна гэдэг дээр одоо бид нар санал нэгтчихэд байгаа. Тэгвэл манай цахим яам нэгдсэн байна. Одоо манай дата төв, Монгол Актем, засаг, үндэсний статистикийн хороо гэх мэтчлэн энэ оролцогч хамааралтай байгууллагууд маань бүгд энийг одоо ойлгодог болж байна. Хэдүүлээд их мэдээлэл байна. Их өгөгдөл байна. Энэ big data-г яаж иргэддээ энэ аж ахуйн нэгж хуулийн этгээдүүдэд ашигтай байдлаар одоо гаргах вэ? Тэр дунд мэдээ зөндөө олон нууц мэдээлэл нууц гэнэ ер нь тийм мэдээлүүд байгаа. Тэр дотор нөгөө хуулиараа аль нь нууцын, алийг ашиглаж болох юм, тий? Ингэж одоо ангилж ялгаад өөрөөр тийм өгөгдлийн зохицуулт хэрэгтэй гэсэн үг. Одоо хууль юм уу, тий, журам юм уу? Ямар нэгэн байдлаар энэ өгөгдлийг ангиж ялгахад зохицуулт хэрэгтэй гэсэн үг. Үүний дараа бид нар энийг гаргах нь өөрөө цаг хугацааны асуудал. Узбекистан, Казахстан гэл одоо бүх улсууд яг энийг ярьж байна. Би одоо сая олон улсын хуралд яваад ирсэн. 12 улсынхантай уулзлаа. Ер нь энэ одоо Төв Азийн Станы орнууд, тэгээд Солонгос гэх мэтчлийн улс орнууд бол арай нэг жоохон цахим засаглаараа урд дуур явж байгаа улсууд бол яг ярьж байна. Тэгэхээр бид нар энийг ойрын хэдэн жилдээ багтааж хийх ёстой. Өөрөлдвөл энэ маш их гоё дата сэтгүүд байгаа тэр одоо төрд. Тэрийг эдийн засгийн хэрэглэлтэнд оруулах нь чухал. Мэдээж энд нөгөө хувь хүний эмзэг мэдээлэл байна шүү дээ. Хувь хүний эмзэг мэдээллийг нөгөө anonymization хийдэг, encryptэлдэг тийм байдлаар тэр дата сэтгүүдийг бэлдэн шүү дээ. Тэгэхээр би энэ дээр бол одоо бүх хүмүүсийг бол уриалмаар байна. Одоо төрд ажилдаг, шийдвэр гаргах төвчний хүмүүс, хувийн хвшлийнхэн, стартапууд, технологийн компаниуд, манай салбарын мэргэжилтнүүд, оюутнууд, багш нар бүх хүмүүсийг уриалмаар. Хэдүүлээ одоо хамтарч өгөгдлөө эдийн засгийн хэрэглэлтэнд оруулъя. Өгөгдлөө үн цэнтэй болгоё. Энэ дээр ч л ерөөсөө нөгөө хиймэл оюун гэдэг зүйл чинь босч ирнэ. Өгөгдөл датаг үгээр хиймэл оюун бол ерөөсөө хөөс шүү. За энийг л хэлмээр. За баярлалаа. Тэгэхээр дараагийн удаа магадгүй хур системийг хөгжүүлдэг үндэсний дата төвийн хүмүүстэй ярилцах юм бол өгөгдлийн засаглалын одоо асуудлыг ярилцаж болох бах те тэр сонирхолтой авах. Ягаад гэвэл бид нэр AI гэл хиймэл оюун гэл амар их ярьж байгаа гэвч мэдээж өгөгдөл цэвэрхэн чанартай зөв бүтцлэгдсэн өгөгдөл байж иж хиймэл оюунаас одоо бид нар Монголтойгоо холбоотой мэдээллийг гаргаж авч тэднийг одоо хиймэл оюуныг сургаж чадна шүү дээ тийм болохоор магадгүй тэр дараагийн удаа тийм зочин өрий гэж бодож байна. Манайхаас нэг хүн дата төвөөс нэг хүн байх юм бол бүр гуруулаа байх юм бол их гоё ярилцлага болох байх гэж байна. Тийм байна тий. За баярлалаа манлаа. Ийм Монголиагийн хийж байгаа юмар бол бахархаж байна. Яг олон улсын бусад мундаг компаниуд болон улс орнуудтай адилхан төвшөнд ингээд хөгжүүлээд дээрэс нь ингээд үндэснийхээ дижитал шилжилтийг одоо олон жил өрнүүлээд явж байгаа. Өшөө цаашдаа олон жил өрнүүлэхийн ажилд нь амжилт хүсье. Баярлалаа. За баярлалаа. Тэгээд өнгөрсөн 5 жилийн хугацаанд биднийг одоо дэмжиж ирсэн сард иргэдтэй маш их баярлалаа. Одоо та бүгдийн хүчээр энэ цахим шилжилт маань амжилттай явагдаж энэ олон үйлчлэгээ захимдсан юм шүү. Тэгэхээр дараагийн хугацаанд бид нар үлдсэн үйлчлэгнүүдэд захимжуулаад Монгол улс 90-100% төрийн үйлчлэгээ бүгд одоо захим руу шилжсэн байхын төлөө хамтдаа ажиллацгаая гэж хэлмээр байна. За баярлалаа баяртай. За баяртай. За.